За сайн уу кино channel байна. За тэгээ манай сүгийн сонсогчдын баг 70% нь эмэгтэйчүүд байдаг байхгүй юу? Тэгээ өнөөдөр би та нартай бүр маш хэрэгтэй баг сургаал шиг тийм сонирхолтой мэдээлэл бэлдсэн байгаа. За юу. За тэгээ өнөөдрийн сэдвийн гол эзэн бол Шира нэртэй TikTok-ийн тийм инфлюенсер эмэгтэй байгаа. За энэ эмэгтэй бол гэрэлсэн тэгээд бас охинтойгоо хамт амьдардаг тийм эмэгтэй. Гэхдээ сүүлийн үе TikTok-оор бол одоо хосын харилцааны талаар маш олон тийм хэрэгтэй сэдв ярьдаг. Тэгээд маш тийм оновчтой яг голын олж нөгөө нэг хэлдгээрээ маш алтаршаад байгаа. Тэгээд түүний хэлсэн энэ хосын харилцааны талаар маш тийм хэрэгтэй мэдээллүүдийг би бол бэлдсэн байгаа. За тэгээд одоо шууд мэдээлэлд оръё. За тэгээ эрэгтэйчүүд ер нь бол токсик эмэгтэйчүүдэд дуртай байдаг гэж байгаа. Тэгээ эрчүүд бол муу эмэгтэйчүүдэд маш дуртай. Хит сайхан ааштай тий яах вэ ийхүү одоо хүү би чиний өмнөөс энийг чи хийчихүү тэгчихүү гэдэг эмэгтэйчүүдэд бол эрчүүд дургу байдаг. Харин тэднийг тоохгүй өөрийнхөө одоо хийх ажлыг хийгээл явж байдаг эмэгтэйчүүдэд дуртай байдаг гэж хэлсэн байна. За тэгээд яаж эрэгтэй хүнийг одоо өөртөө татах вэ? Таалагдсан залуугаа одоо өөртөө яаж татах вэ гэдний эмэгтэй түүнээс асууж байгаа юм л та. Тэгсэн чинь Шира ингэ хэлж байгаа байхгүй юу? Гоё харагд. Гоё бай. Тэр эрэгтэйгээсээ бие гоё авчив. Түүнээс хамаагүй дээр харагд те. Хизээч тэрнийг тоохооргүй тийм гоё харагд гэж хэлсэн байна. Тэгэд чам бүр ингэ хүрч чадахгүй те. За би нэмэгтэй л өөрийн болох хийсэн. Тэгтэл чи өөрийгөө гоё авчив. Тэгэх юм бол тэр эрэгтэй чинь чам дээр ирнэ гэж хэлсэн. За тэгээд чи эрэгтэй хүнийг илүү хайрлаад илүү их зүйл түүнд өгөөд түүний төлөө илүү хийгээд авах тусам тэр эрэгтэй чинь чиний төлөө баг хөдөлмөрлөн чамайг баг хайрлана. Яагаад гэх юм бол энэ бол эрэгтэй хүний төрөлх инстинкт. За чи эрэгтэй хүний сэтгэл санааны талаар хэрвээ анхаарах юм бол те өнөөдөр чиний сэтгэл санаа чи ямар вэ? Сэтгэл санаа чи гундуу байгаа мó? Би яах уу? Ийх үү гэд чи түүний сэтгэл одоо санаад анхаарах юм бол тэр чиний сэтгэл зүг бол тоохгүй. Чи уйлж гин үү, зовж гин үү, яаж гин тэр нь ямар ч байдлаа явахгүй. Зүгээр PC-н дээрээ өөрийнхөө тоглоомыг тоглоод хөл бөмбөгөө үзээд энийгээ сууж гин. За хэрвээ чи эрэгтэй хүнээр одоо нөхрөөрөө ч юм уу те эсвэл найз залуугаараа илүү ингээ хайрлуулмаар байвал те илүү анхаарал ингээд аммаар байх юм бол түүнийг хайрлахаа боль. Зогсоо. Үүний оронд явах юм бол чи өөрийгөө хайрл. Өөртөө анхаарлаа хандуул. Одоо өөрийнхөө дуртай спанд ор те хумсаа бодвол маникюрд ор өөрийгөө одоо дээд зэргээр ачил гэж байгаа байхгүй юу? Тэр үед одоо тэр чамайг ингээд анзаарч эхэлнэ. Энэ ч одоо яагаад ингээд фитнест яваад байна? Яагаад энэ өөртөө анхаарат байна те? Арай өөр залуутай ингээд намайг хуурч юм шивдтэйгээд чиний төлөө хөдөлж эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эмэгтэйчүүд маань цаг ямагт өөрийгөө хайрлах хэрэгтэй. За тэгээд чамтай суух гэж байгаа эрэхтэй хэрвээ хоёулаа амьдралаа ингээд хамтдаа бүтээе ингээд хоёулаа ингээд багаас нь эхлээд амьдралаа зүтгэе гэж ивэл тэр цагаас эхлээд чи тэр эрэхтэй боолн болж байгаа гэсэн үг. Чи илүү их хөдөлмөрлөх шаардлагатай болж байгаа. Яагаад гэвэл эмэгтэйчүүд бид нар заавал одоо хүүхэд төрүүлээд түүнийг өсгөх нь бидний одоо үүрэг байдаг шүү дээ. Тэгээ би физиологиороо ч гэсэн бид нар хүүхэд төрүүлдэг те. Бид нар илүү их ажил байглаасаа хийж ийн гэсэн үг байхгүй юу? Чи өдөр шөнөгүй амьдралын төлөө борь бокс хийлгүй үр хүүхэд ажил гэрээ ажил гээл ингээл гундаал хөгшрөөл ингээл ядраал стресстэй байж хагаад нөхөр чинь яг залуугаараа чамаас хамаагүй илүү залуухан харагдаад зөвхөн ажиллаа гээл ингээл явж байгаа. За тэгээд эрэгтэй хүн бол инстинкт дээрээ чи ингээл илүү хөгшрөөл ингээл ядраалт байнгут эрэгтэй хүн тийм амар дургу. Инстинкт дээр илүү сайхан, илүү залуухан хүүхнээр чамайг солих гээд аль хэзээ ингээд араач чинь тавиад ч юм уу те эсвэл бүр ингээд чамаас салаад илүү залуу хүүхнтэй нийлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд чи яасан олон хүүхэдтэй маш стресстэй тийм авгаа болоод хуурсан байгаа байхгүй юу? Тэгэхээр эмэгтэйчүүд маань өөрийгөө л хайрлах хэрэгтэй. За тэгээ Шира маань бас хэлэхдээ юу ч хэлсэн байх юм бол чи хэрвээ архитектурын компанид ажилладаг, барилга барьдаг эсвэл тухайн эрэгтэй бизнесийн хамтрагч чинь биш л бол хизээж эрэгтэй хүний ажлыг одоо өмнөөс нь мөнгө олох тийм ажилд нь битгий тусал, ачааг нь битгий үүрлэх гэж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол тэр чамайг одоо гэрээ ажил хийлээ те гэж мөнгө өгөхгүй. Ямар сайхан хамтдаа хоол хийвэ миний хан гэж чам мөнгө өгөхгүй. Чи надад стандараа өчнөө олон хөрхөө төрүүлээд өглөөгээд чам мөнгө өгөхгүй. Түүний мөнгө бол түүний мөнгө, чиний мөнгө бол чиний мөнгө байдаг. За тэгэхээр чи зүгээр л одоо бүх эрч хүчээ те энерги түүний амьдралын ингээ босгоход нь түүнийг одоо ингээд яг өөрийнхөө хүссэн нэр хүн болоход нь одоо чи ингээд зориулж ин гэсэн үг байхгүй юу? За тэгээ чамаар амьдралаа босгосон эрэгтэй хүн яах вэ? Бүх зүйлдээ одоо хүрсэн эрэгтэй хүн чамайг хормын төдий нислаад өөр илүү залуухан, илүү халуухан тийм эмэгтэйг шууд олоод авдаг гэж байгаа байхгүй юу? За одоо маш олон тийм мөнгөтэй баян хүмүүс байдаг шүү дээ. Бүгд анхныхаа ихнээс салцсан. Баяжаад одоо тэрбунтан болоод
бүгдээрээ модель ч юм уу эсвэл илүү сайхан хүүхнүүдээр сольсон байдаг. Энэ бол яг л тэгэхэд тэр эмэгтэйчүүд бол анх тэр бумтан байхад нь бол суугаагүй шүү дээ. Яг гарын хуруу дээр бас гардаг шүү дээ. Шавдраа би чамайг ийм одоо өндөр цалинтай инженер байхад чинь би суугаагүй шүү. Би чамайг юучгүй байхад чинь сууж исэн. Чи одоо харин өндөр цалинтай инженер болчоод 5 хүүхдээ хаях гэлээ гэж хэлдэг шүү дээ. Яг тэрэн шиг багхгүй юу? За тэгээ эрэгтэй хүн чамтай яаж харсан? Яг тэрэн шиг харц. Тэр чам руу залахгүй бол битгий залга. Эхлээд мессеж бичихгүй бол битгий бич. Ямар нэгэн алдаа гарахад нь битгий ойролж хашгир, битгий өөрийгөө зовоо. Ти чамайг ойлгохгүй харин энэ ямар галзуу хүүхэн бэ л гэж дотроо боддог гэж байгаа байхгүй юу? За тэгээ бүх алхмаа маш стратегтэй бодолтой бай. Өөрийн гэсэн барин юм төлөвлөгөөтэй бай гэж байгаа байхгүй юу? Одоо тэд ингээ ямар нэг юм хийгээд одоо чамаа хуурах ч юм уу эсвэл ямар нэгэн буруу зүйл хийгээд тэд чамайг 1-2 удаа орилохыг чинь сонсно. 3 дахьаасаа ингээд орилоод эхлэх юм бол аль хэзээ өөр хүүхэн хайгаад эхэлсэн байдаг гэж байгаа байхгүй юу? Чи найз залуу руу одоо ингээ найз залуу руугаа үргэлж орилоо те өөрийгөө ойлгуулах гал чи намайг ингээ ойлгохгүй на чи намайг тэхгүй ингээл бүр амар урт мессеж ингээл бичээл те тэр бол чиний яаж зовж гин үү яаж ингэж сэтгэл санаа чинь ингээ дээшээ доошоо болж ин тэр нь ямар ч хамаагүй энэ ямар мэдрэл муутай юм бэ те ёо ямар ядаргаатай юм бэ гэж боддог гэж байгаа байхгүй юу тэгээ аль хэзээ одоо next move дараагийн алхмаа ботцсон байдаг шатрын нүүдлэр бол тэр аль хэзээ нүүцэн чи яг байрандаа байж гин гэсэн. За тэгээ бас маш олон эмэгтэйчүүд гайхдаг те асуудаг те тэр яагаад надтай ингээд анх танилцаж байсан шигээ сайхан хандаж бэлгэсэлт өгөхгүй яагаад ингээд шал өөр болчихоо те яагаад ингээд надаа ингээд анхны шиг сайхан харилцахгүй байна гэд харилцааны бол эхний одоо үеийг бол бал сарын үе гэж нэрлэдэг. За энэ бал сарын үе нь бол honeymoon phase гэж байгаа. За ер нь бол нэгээс 3 жилдээ бол та хоёр ингээд ер нь халуун дулаан романтик харилцаа чинь байж л байна гэсэн үг. За түүнийг яг анхны цаашлаад ирэхээр энэ халуун дулаан романтик харилцаа нь бол баг ингээд амьдралын явцад байхгүй болно гэсэн үг л дээ. За түүнийг яг анхны шигээ хэрэг чи байлгамаар байх юм бол түүн үргэлж сайхан харагд. Үргэлж сайхан бай. Тэхийн тулд хичээ. Одоо өглөө босоод усанд ор, нүрээ бод, хамгийн сайхан хувцас өмс те. Өдөр тутмын одоо ингээ өөрийгөө хайрлаж байгаа ингээ арчилж байгаа энэ жижиг үйлслүүд чинь урт хугацаанд чамд ашгаа өгнө гэж байгаа байхгүй юу? Нөхөр чинь ингээл чамаа ингээл өдөр болго ингээл сайхан байхыг хараад те эрэгтэй хүн бол нүдэрээ дуралдаг гэж бид нэр ярьдаг штеп. Яг тийм болохоор чи нөхрийнхөө ч юм уу эсвэл найз залуугийнхаа хайрыг өдөр болгон ингээд авахын тулд чи бас хөдөлмөрлөх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За тэгээд эрэгтэй хүмүүс харилцаж байгаад гинт алга болчоод одоо хэд хоногийн дараа гараад ирдэ штеп. Тэрийг бол одоо бид нэр ghostх гэж ярьдэн штеп. He's ghosted you гэл те. За хэрвээ тэр чам дээр эргэж хэрвээ ирэхгүй бол тэр чамайг огт сонирхгүй байна гэсэн үг. Тийм болохоор түүнийг шууд хай. Дараагийн алхмаа хий. За энэ бол эрэгтэй хүний одоо нэг ёсных нь тактик. Тэгээд хэрвээ нөхөрчин ч юм уу те найз залуу чинь хэд хоног одоо ингээ шоудаад ч юм уу амралтанд яваад ч юм уу одоо холбоо сүлбээгөө байжгаад ирэх юм бол хэрвээ түүнээс үнэхээр чи салахгүй за ингээ би энүүтэй цаашаа байна гэж бодож байгаа бол түүнээс өшөөгөө ав гэж байгаа юм. Түүний картыг авч гараад өөртөө үнэтэй бэлэг ав. Хамгийн үнэтэй юу байдэн те тэр болгоныг өөртөө ав. Өөрийгөө одоо шагна. Орилж хашгираад те чи өстө хаагур яваад ирч чи өстө яа намаа ингээ тоохгүй байна. Хит хоног өстө нэрээ алга болоо чи юу хийж вэ мөч гэж өөрийгөө зовоохгүй харин оронд өөрийгөө шагна. Тэр гим хийсэн болохоор энэ үед бол чамд юу ч хэлж чадахгүй. Тэгээд чи өөрийгөө шагнаад яг mentally те өөрийгөө ингээ шагнасан тэгээд emotionally тийм stable одоо сэтгэл зүйн хувьд маш тийм тайван тогтвортой байна гэсэн үг байхгүй юу? За тэгээ эрэгтэй хүнээр үргэлж хайрлуулж те салахгүй байвал чамаас салчвал одоо миний амьдрал дууслаа те чамгүйгээр би яана гэж хизээч битгий түүнд хэл. Зүгээр тэр чиний амьдрал байсан байгаагүй чи миний амьдрал байсан байгааг би амьдрын шүү гэж хэл. Эрэгтэй хүнээс хизээч битгий хараад бай. За насанд хүрсэн эрэгтэй хүнийг өөрчлөн гэж хизээч байхгүй. Зүгээр салаад өөртөө сайн хүнтэй нийлгэж байгаа байхгүй юу? За та нар ер нь одоо ингээд эрэгтэй хүнтэй ингээд нэг царай муутай эмэгтэйтэй суучаал илүү сайхан болох гол эсвэл нэг жоох ухаан муутай эмэгтэйтэй суучаал их сургууль төгсөхгүй л ингээд хичээж байгаа тийм эрэгтэйг ер нь харж ирсэн үү? Тэгдэггүй шүү дээ. Эрэгтэй хүн бол шууд сайхантай суудаг, ухаантайтай суудаг. За эсвэл тэр эхнэр нь ч юм уу найз охин хэрэг болохгүй байх юм бол шууд солиол өөр ингээд илүү ухаалагч юм уу те хөөрхөн хүнтэй нийлдэг шүү дээ. Яг тэрэн шиг бай гэж байгаа байхгүй юу? За тэгээд хизээж эрэгтэй хүнтэй ганц хоёр уулзаад битгий хизээж битээ унтчихвт. Тэд чамайг бусад ирчүүдтэй ч адилхан ийм хурдан унтдсан мэн гэж бодож байгаа. Тиймээс та хоёрын хооронд одоо хизээж тийм serious харилцаа бол үүсэхгүй гэсэн үг.
Магадгүй одоо чи тэр хүн ингээ амар олон жил ч юм уу тэрийг харж явж байгаад те бүр ингээл амар сайн болол үнэхээр хайртай болол тэрнтэй маш хурдан ингээ бэлгийн харьцаанд орчлоо гэж бодно шүү дээ. Тэнгүү тэр хүн чинь бол чамаг энэ надтай үнэхээр хайртай та ингээ бэлгийн харьцаанд орчлоо. Үнэхээр сайн охин байх шүү гэж хизээж бодохгүй. Энэ бас өөр залуучуудтай ч гэсэндээ ингээд залуучууд ч гэсэндээ ингэж хурдан нээдгэл хүүх юм байна да. Би ч энтэй бодохгүй юм байна да гэж боддог гэж байгаа байхгүй юу? За энийг бол маш сайн санаж явах хэрэгтэй. За тэгээ хэрхэн эрэгтэй хүний гарт орохгүй байх вэ те? Зарим эрэгтэй хүмүүс одоо ингэ чамайг гарынхаа хаясаар хөдлөх гээд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл чи ингэж уцал энэ ч надад таалагдахгүй байна. Чи нүрээ ямар боддгийг нүрээ боддгоо юмхтэд би туртай гэх мэтчлэн те. За эрэгтэй хүний контролд ингэж орохгүй байхын тулд маш ухаалаг байх хэрэгтэй бид нар. Хизээж бүх нарийн ширийн нууцаа, нандин нууцаа эрэгтэй хүнд битгий хэл. Өөрийнхөө тухай бүхнийг битгий хэл. Ти чиний нууцуудыг яг мэдсэн цагаас эхлээд чамаа контролдож эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Чи атганд нь одоо ингээд яг автоматар ингээд өөрийнхөө бүх нууцыг дэлгээд би чиний контролд орё гэд тэр хүндээ бүх эрх мэдлийг өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор нууцлаг бай. За яагаад ирчүүд өөрөөсөө дүү охтуудад дуртай байдаг вэ те? Яагаад ингээд залуухан эмэгтэйчүүдэд илүү дуртай байдаг юм бэ гэх юм бол энэ бас нэг учир жанцантай. За 35 настай эрэгтэй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл энэ 35 настай эрэгтэй өөртөө ч нэг бүсгүй одоо найрах гэж хичээж ин гэж бодъё. Тэгэхэд 35 настай эмэгтэй бол те юм үтцсэн. Одоо юмны сайн мууг ялгахтайгаа болсон. Ажил төрөлтөө бие даасан. Одоо тэрний өгч байгаа бэлэг сэлт одоо хэлж байгаа үгэнд нь шууд итгэхгүй штэ бас цензуртай хандна те. За энэ чинь юу гээд байгаа залуу вэ те? Яадаг гар вэ гэд тэгж бодно штэ. Тэгэхэд дөнгөж 20 гарч байгаа охтууд мэдээж одоо олон жилийн туршлагагүй те хүүхдэж төрүүлээгүй. Гинхэн дээрээ явж байгаа штэ. 20 настай эмэгтэй 35 настай эмэгтэй хоёрын хооронд бол асар их зөрүү явж байгаа. За тэгээд эрэгтэй хүнийг бол сайн сахнаар одоо бодож хэлсэн бүх зүйлд нь итгэнэ. Одоо 20 эдтэй эмэгтэйчүүд тэгээ итгэж одоо бэлгэн түүний одоо өгж байгаа бэлгэн ч гэсэндээ үнэхээр юм ямар хөөрх юм бэ сэтгэлээсээ надад өгж ингэж баярлж ингэж хүлээж авдаг. Тэгээ ерөнхийдөө бол ингэж найрахад 30 настай эмэгтэйс арай амар учраас залуухан одоо тийм охтуудыг эрэгтэй хүмүүс онилох дуртай байдаг гинэ. Гэхдээ мэдээж бас залуу охтууд бол 35 та эмэгтэйчүүдээс илүү одоо ингээд juicy-тэй илүү ингээд боловсрч гүйцэж байгаа тийм халуухан хөөрхөн дээрээ байгаа штэ. Тийм болохоор эрэгтэй хүмүүс бол үргэлж тийм өнгөлөг одоо гялцаж гялтгансан тод тийм зүйл рүү нүд нь бол унжидаг гэж байгаа байхгүй юу? Тэр ч утгаараа бас залуу охтууд руу ингэж илүү сэтгэн ингээд залуу охтуудтай илүү хамт байхыг хүсдэг гэж байгаа байхгүй юу? Тиймээс 35 настай эмэгтэйчүүд 20 настай охтуудтай хэрвээ өрсөлдмөр байх юм бол илүү залуулаг хувцалж өөрийгөө одоо сайн сайхан авч явж иж одоо 35 настай эрэгтэйгийн одоо эхнэр нь юм уу те найз охин болох тийм боломжтой гэж байгаа юм. За тэгээд нэг бүс асууж байгаа юм л да. Би нэг залуудаа өргөж байгаа. Тэр намайг маш их гомдоосон. Тэгээд би сэтгэлийн одоо шархаа яаж идгэх вэ? Тэгээд би яаж ингэж move on хийж дараагийн хүнтэй нийлэх вэ гэж байгаа байхгүй юу? За тэнгүүд ширээ хэлж байгаа. Үгүй ээ хонгор минь. Чи идгэх биш, сэтгэлийн шархаа идгэх биш. Чи шал өөр хүн болж өөрчлөгдөх ёстой. Чи өсөж дивжих ёстой, төрөл ярилчих ёстой гэж байгаа байхгүй юу? Хэрвээ чи ингээд сэтгэлийн шархаа ингээд идгээгээл одоо дараагийнхаа ингээд хүнтэй ингээд нийлж штэ. Тэнгүүд чи ингээд яг тэр чигээрэл нөгөө нэг эхний токсик харилцаанаасаа дараагийн токсик харилцаар гоо явна гэж байгаа байхгүй юу? Тэгэл яг үйл явдал чи ингээд яг тавтагдана. Одоо ингээд зарим ингээд хүмүүс ингээд нэг хүнээс салаал ингээд ахаал нэг сонио хүнтэй нэг аригчинтай нийлжэл ахаад нэг аригчинтай нийлсэн мэт штэ. Яг тэрнтэй адилхан. Алтаан дээрээ суралц. Би юун дээр алдаж ин те? Би яагаад ийм хүмүүсийг ингээд өөртөө наагаад татаад байна гэдгээ сайн суралц бод. Илүү ухаалаг бай. Тэ өөрийгөө өөрчлөөд илүү өөр төвшөнд аваач. Өөр төвшний хүмүүстэй нийл гэж байгаа байхгүй юу? За тэгээд бас хизээч эрэгтэй хүний араас битгий гүү. Тэр чиний төрөвчийг хулгайлаад цухтаагүй бол эрэгтэй хүний араас хизээч битгий гүү гэж байгаа юм. За би энэ дээр маш инээд маш их хөрсөн. Нэрэл бас тийм штэ тий. Хулгайч одоо ингээд чиний төрөвчийг ингээд аваад цуцчаагүй бол чи ямар ч эрэгтэй араас битгий гүү гэж байгаа байхгүй юу? Хэрвээ чи эрэгтэй хүний араас гүйжил байгаа бол өөрийгөө тэр үеэс л чи доош нь хийж эхэлж байгаа гэсэн үг. Чи өөрийгөө би хангалттай хөөрхөн биш болохоор хинч над дээр ирэхгүй. Тийм учраас би өөрөө араас нь гүйх ёстой гэж эрэгтэй хүмүүс боддог гэж байгаа байхгүй юу? За энэ миний араас гүйж байгаа юм чинь ер нь өөрийнх нь self esteem те өөртөө итгэл нь ер нь за тийм хэл хүүх юм байна гэж боддог гэж байгаа байхгүй юу? Тэгээд чи бүх эрэгтэйгийнхаа үүргийг араас нь гүйж эхэлсэн цагаасаа чи
хийж эхэлнэ гэж аахгүй. Түүнийг чи халамжлах ёстой болно. Түүнийг чи одоо ингээ кэрлээд хайрлах ёстой болно. Болзоонд даан те бүх одоо имийг чи инхүү чи итгэхүүгээд араас нь гүйжил байгаа юм чинь те. Тэгэж чи одоо эрэгтэй хүний үүргийг чи нуруунд дээр үрнэ л гэсэн үг. За хэрвээ яг таалагдсан эрэгтэй хүн чинь те чамайг ингээ зүгээр яж байгаа чиний араас гүйхгүй ингээ чамайг сонирхгүй бол чи тэрнийгээ сайн судал гэж байгаа. Ямар төрлийн эмэгтэй тэр залуу чинь дуртай байна те. Тэгээ тэр одоо тайпных нь эмэгтэй хүн болж өөрийгөө өөрчил гэж байгаа байхгүй юу. Тэгсэн цагт чи яг хүссэн эрэгтэй хүнтэйгээ нийлж чадна. За тэгээд өөртөө яг эрэгтэй хүнийг яг чи цэцэг шиг татах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Цэцэг болоод ингээ анхлан хүнэртэй гой сайхан ингээ өнгөөрөө зүгийнүүдийг татдсан шүү дээ. Чи зүгийг биш цэцэг гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Чи бас нэг цэцэг зүгийний араас нисж байхыг юу н харсан уу? Тэхгүй шүү дээ. Зүгийг л цэцгэн дээр очно гэсэн ш. Цэцэг ингээл зүгийг дагаал араас нь ингээл яваал би гоё шүү, би хөөрхөн шүү, над дээр ирээрээ гэдэгдэггүй шүү дээ. Цэцэг бол анхлам сайхан үнрээрээ өөрийнхөө гоо сайхнараа зүгийг татдаг. Яг тийм бэ гэж байгаа байхгүй юу? За тэгээ хизээж өөрийгөө шүтсэн тийм нарциссист эрэгтэйд боломж олгож болохгүй. Тэд үүдний гişгүр болж дэвслэх хүнэл хайж байдгаас жинхэнэ хайрыг ерөөсөө хайдгүй. Чи ерөө нарциссист ингээд өөртөө дурлцсан те өөрийгөө айгүй ихэнд бодсон эрэгтэйтэй чи ерөө нийлэх юм бол тэрний зүгээр үүдний одоо гişгүрл болно гэсэн үг. За тэгээ үргэлж өөрийн гэсэн тусдаа банкны данстай мөнгөтэй бай. Ямар ч үед тэр мөнгөө тухайн одоо найз залуудаа ч юм уу нөхөртөө битгий хэл. Тэгээ өөрийн одоо санхүүгийн үед би даасан бай. Одоо чи нөхрөөсөө ч юм уу найз залуугасаа саллаа гэхэд өөрийгөө аваад явчих тийм чадaltaй бай гэж байгаа байхгүй юу? Энийг бол би өстө нэрээ бараг 500% дэмжиж байна. За тэгээ санхүүгийн үед тогтсон одоо чамайг аваад явчих тийм чадaltaй тий өөрийгөө ингээ бий болгоцсон тийм эрэгтэйлэг тийм маскулин тийм энергитэй эрэгтэй чи татахын тулд яах ёстой вэ гэх юм бол чи өөрөө бас тэр төвшөнд нь очих хэрэгтэй. Чи ерөнхийлөгчтэй суухын тулд тэрүүн хатагтаа шиг хуцалж бие авч явах ёстой гэж байгаа юм. Хизээж өөрөөсөө доор эрэгтэйд боломж битгий олох гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор чи яг ямар эрэгтэйтэй нийлмээр вэ те? За магадгүй одоо би нэг инженер ч юм уу IT инженер ч юм уу за эсвэл магадгүй би биллионер те би тэр бомтонтой нийлмээр байгаа бол чи тэр бомтны яг тэр ихнэр болоход зориулж өөрийгөө өөрчилж өөрийгөө өөдөн татаж өөрийгөө хайрлж тэр төвшөнд нь аваачих хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгжиж тэр бомтонтой суун. За хэрвээ чи X-гээ санаад мартаж чадахгүй шаналж байгаа бол одоо ингээл X маань яаж байгаалаа гэл ингээл нэг харилцаанаас ингээл цаашдаа ингээл move on хийж чадахгүй байх юм бол X-ээсээ мөнгө зээлээд үзгинэ. Энэ бас айгу сонин санаагаад X-ээсээ мөнгө зээлээд үзэж байгаа байхгүй юу? Тэр үед чамтай яаж харцж ин чам магадгүй мөнгө зээлэхгүй ч юм эсвэл чамд энэ одоо надаас мөнгө зээлэхээр явж ийн гэж бодох ч юм уу те. Яг тэр үед түүний гаргаж байгаа одоо реакшнтэй хандлагыг хараад чи X-ийг шууд мартна гэж байгаа байхгүй юу? Яг тэр X чинь чамайг аль хэзээ мартаад дараагийн алхмаа хийцэн байгаа. За тэгээ хэрвээ хамтрагч чинь чамайг хуурахад чи гайхах юм бол чи тэнэг гэсэн үг. Тэнийг эмэгтэй гэсэн үг. Учир нь хэм бол тэр хизээний цаг чамайг хуурах нь тодорхой байсан. Энэ хорвоо дэлхий дээр хуурдаггүй эрэхтэй гэж хизээж байдгүй. Үргэлж өмнөд бэлтгэлтэй бай, стратегтэй бай. Тэр намайг хуурвал яах вэ? Би тэр үед ингэнэгээд өөрөнгөс стратегтэй бай. Тэгвэл чи шоконд орохгүй гэж байгаа байхгүй юу? Нөхөр ч юм уу найз залуу ингээл хуурч гоцтой. Ёо тэр намайг ста хизээч хуурахгүй гэж бодчихсон. Би тэрний бусдаас өөр гэж бодож исэн гэл бүр ингээл шоконд ороод те бүр арх марх угаал те бүр ингээл өөрийгөө ингээл гарганд нь хаяал бас нэг тэгдэг эмэгтэйчүүд байдаг байхгүй юу? Бүр яг тийм жишээч би өөрөөсөө мэдх юм байна. Тийм болохоор өөрийн гэсэн стратегтэй бай. Тэгээд ухаалаг бай. Тэгжиж одоо энэ эрэгтэй эмэгтэй хоёрын харилцаа гэж чинь бараг л одоо шатрын нүүдэл шиг тийм юм гэж хэлээд байгаа байхгүй Шира. За тэгээд өөр бас зөндөө зөвлөгөөнүүд бол TikTok-оор ингээ хэлдэг. Тэгээд хэрвээ та нар бас хүсэх юм бол TikTok ороод Shira гэд нэрийн бичих юм бол зөндөө олон зөвлөгөөнүүд гараад ирнэ. За тэгээд хэрвээ энэ сонирхолтой байх юм бол түүний бас ингээд өгсөн өөр тийм гой сонирхолтой зөвлөгөөнүүдийг би бас орчуулад ингээ та бүхэндээ хүргэх болно. За та бүхэн өнөөдрийн одоо миний одоо ярьсан сэдвтэ хэрэг санал нийлж ийн вэ? Тэгээд энд ер нь та бүхний одоо туулж исэн те бас яг ийм зүйл байв уу те бүгдээрээ санал бодлоо доор бичээрэй. За тэгээд манайд суугээрээ та нарт маань таалагддаг бол лайк, subscribe дараад өгөөрэй. Бүгд баярлаа. Bye.